goblet squat гэхэд goblet squat гэдэг маань үндсэн squatтай адилхан боловч нөгөө туухай урдаа бариад суудаг суулт байгаа. Тэгэхээр өөртөө тохирсон жин авчих ном байсан ч болно, устаас авч байсан болно. Ямар ч хамаагүй жин аваад тэгээ тэр жингээ урдаа барьж агаад бид нар 100 удаа суулт хийн өнөөдөр заяа. Sunflower тэгэхээр очоод жингээ авчаад авчих. Одоо тэгээ хэдүүлээ бие халааж эхлэх үү. Тэгээ гэрийн нөхцөл хэрвээ туухай гантел байхгүй тохиолдолд усны савнд ус хийгээд усны савнаа жин хийчих болно. Эсвэл усныхаа савнд жоо хүндрүүлээ гэвэл хайраг юм уу илс хийчих болно. Сайн уу? Сайн марлаа. Тэгээд эсвэл туухай хийгэж болно. Эсвэл хүнд ном хийсэн болно. Би заримдаа нөгөө үүргэвчин дотроо хідэн ном хийж ягаад бас нөгөө үүргэвчөө урдаа барьдаг ч юм уу тэгж бас жин хэргэлдэг. Тэгэхээр тиймэрхүү янзаар гэрийн нөхцөл жин хэргэлж болно. Заримдаа би нөгөө шуудаа гурлаа шуудаатаа будаа өргөдөг. Тэгсэн манай нөгөө прүф сөрөн бит прүф цэцэг байх шүү. Видео явуулсан байсан хөрхөн гурил шуудаатаа гурлаа бариад бас дасгал хийсэн байсан. Тэрийг хараад миний бас бахархах сэтгэл маш их төрсөн. За тэгэхээр одоо цөмөрстөө юугаа хий халаалтаа хий. За өнөөдрийн халаалт ариун ондоо төрлийн халаалт хийн. Тэгэхээр энэ ташаанд ордог халаалтаагаа тэгэхээр хөлөө ингэж сууж агаад юу вэ? Хоёр тийш нь ингэж болгох юу байгаа шүү. Урагшаа одоо хажуунаас харах юм бол яг ингэж сууж агаад ташаагаа яг ингээ хоёр хөлөө хоёр тийшээ болгоно гэсэн үг шүү. За ингэж сууж байгаа хоёр тийш нь ташаанд ордог. Тэгэхээр ингээ халаач. 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167
11 12 13 14 15 16 17 18 19 20. Манай энд ирэх энэ бүтэн сая өдөр цаг урагшлна. Тэгэхээр бидний нөгөө манай цагаар 7 цаг, оройн 7 цагаас хийж байгаа байхгүй. Тэгэхээр одоо удахгүй манай цагаар оройн 6 цаг болно гэсэн үг. Улаанбаатар цагаар 11 цагаас бид нэр хийж байгаа шүү дээ, тийм ээ. Өглөөний 11 цагт тэгэхээр хийх боломжгүй болж байгаа. Тэгэхээр 12 цагт болгож байгаа шүү. Тэгэхээр 12 цагт хийн эсвэл бүр өглөө. Тэгэхээр над руу захиа илгээгээр бүр өглөө эрт хийх боломжтой юу? Эсвэл 12 цагт хийх боломжтой юу? Тэгэхгүй манай цагийн өөрчлөлт гарч байгаа болохоор би 6 цагаас оройн цагаар хийх боломжгүй зөвхөн 7 цагт байгаа учраас тэгэхээр над руу бичээрэй. За. Сайн уу жавцмаа? Сайн уу огина? За. Дараагийн би халаалт юу вэ гэвэл Jefferson curl гэж нэрлэдэг бас шинэ маягийн юу байгаа. Юу вэ гэвэл толгооноос ахуулаад доош нөгөө гэдэг өөрийгөө эвхэж байгаа юм шиг те эвхэд доошоо буцаад дээшээ гэдэг. Энийг хийх юм шүү. За дахиад өөрийгөө доош нь ингэж эвхээд энэ айгуу сайн юу байгаа дасгал байгаа дээшээ. Доошоо ингэж эвхээ явшиглаа нэг 5 удаа хийчих. 2 3 гоё болж байгаа зү энэ айгуу гоё болж байна. 4 их яарад хэрэгөө аяархан удаан өөрийгөө яг доошоо гэнэ хуйлраад ивгэж байгаа юм шигээр яархан ингээ хийчээ. За одоо цөмөрсөн нөгөө ингэж сууж агаад ингэж хийдэг штэ те тэрийгээ хийчээ. Тэгшхэн сууж байгаа. Уг нь ингээд суухаар нуруу маш сайн тэгшхэн байх ёстой. Минийх тийм тэгшхэн биш ээ. Сурч л байна. За. 1 2 3 1 2
3 1 2 3 1 2 3 За одоо суугаад босоод суугаад босоод 3 4 5 6 өчигдрийн таснаас гидсэн өндөр болж юу? Миний хогны ер нь нэлээд болсон байлаа шүү. Брюслигийн 6 гидсний нэг 6 дасгал байдгийн байлээ. Тэгээ тэрийг 21 хоногийн турш чаленж хийдэг. Миний өчигдөр эхний өдөр байсан. Өнөөдөр 2 дахь өдөр. 2 өдөр хийхэд гидс бас айхтар хөндөр болж байлаа. Инх цул санаа инх цулаа. За дараагийнх нь юу ихлээ? Нөө доош 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 одоо дээс тоглож байгаа юм шиг 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 20 за дараагийнх нь хөлөө 2 тийшээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 одоо нөгөө хөлөө зогсож байгаа чи 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 яасан 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 7 8 9 10 ямар их орж гардаг юм бэ цаа. Ага энэ байхгүй шээ. За гарах юм уу? Stay. Stay. За чи хаа гэж. За чи бүртээ дасгал руу оръё. Жингээ аваад минь ходог гарч. Яа хамаар тийм. За. Бай. Яваач. За нуушлаа. За зүгээр жингээ авснаа. Жингээ авцсан. Одоо goblet squat гэдэг. Тэгэхээр гантелтай хийдэг, хуу хатаа хийдэг, урдаа барьж байгаа хийдэг. Дээр барина. Доор бид нар sumo squat гэдгийг доор барьж хийсэн шүү дээ. Please squat-ыг энэ доор барьж хийдэг. Гэхдээ энийг бол дээрээ барьж хийдэг юм шүү. За яг ингэж дэшээ бишээ харчих ингээд. За ингээд 100 хийхэд бэлэн үү? Ай бас хүнд байна тийм ээ. Одоо хийн гэсэн чи бас айхтар санагдчих. За 1 2 3 1 2 яг эндээ барьж байгаа шахачаад 3 4 5 6 7 8 за хичээгээрэй 9 доошоо сайн сууж өгөл уг нь сайн 10 11 12 энийг ингэж энтэй хийснээр арай илүү нуруунд орох нь баг гэдэг гэж нуруу өвдөх нь зөв үндсэн суултыг нөгөө дээрээ штанг бараа суухаар нуруу руу их ордог, нуруу бас өвдөх магадлал байдаг. Энэ болохоор нуруунд баг ордог гэж байгаа байхгүй. За хэд 18 уу? 19 21 23 манайхан ч айгуу сайн хийж илээ шүү дээ. Видеого бичлэгүүдээ өгсөн хүмүүсийг харахад маш сайн хийжсэн.
25 26 27 хай 28 бид нар яараад хэрэггүй 29 за яг орж ийн гэдэг тэрэн дээр фокусж яагаад хийгээрэй за 31 яг тэр хөл өгцөнд орж ийн 32 сайн чангалаад иргээ за 33 34 35 36 37 хай 38 одоо болохоор тэр аргийн хийхэд хөл хөндөрлөхө болж байгаа зү тэ 39 40 41 42 43 за хийгээд байгаарай 44 болж шээ 45 хичээгээрээ 46 хэрвээ жин хэцүү байвал жингээ хажуу тийшээ болгож байгаа тэгээрээ за 47 зүгээр хажуу тийш тавьчих жингүү хийж болно гараа уртаа ирж байгаа 48 гараа уртаа эндээ ирж байгаа 49 тэ 50 гэдэг тал нь явчлаа дараагийн 50 хай 1 2 3 нэг аяг цай ууж хүрэхгүй минут байгаа шүү дээ тийм ээ тэгэхэд бид нар чинь дасгалаа хийж чинь гэдэг чинь маш сайн байгаа бараг нэг аяг цайг удаа уухах шүү энэс 6 за зөв тоолж гинэ 7 8 Юус сайберст сандмент явсан чи бүр 11 12 тэгээд дасгал хийж авсны дараа манайхан үргэлжлүүлээ зөндөө олон дасгал хийсэн, гидсээ хийсэн, өшөө өөртөө тохирох дасгалууд хийсэн гэсэн тийм цагтлаадаа илгээсэн байсан. Яг бол бид нар ингээд дасгал хийчихээ бидний эндорфин ялгарчдаг. Нөгөө хаз жаргалын даавар гэж яддаг шүү дээ. Тэр нь ялгарчдаг. За 17 шүү. Тэгээд тийм болохоор дасгалыг өглөө эрт хийдгийн аж холбогдол нь юу вэ гэвэл бид нар тэр эндорфин маш эрт гаргацсан тохиолдолд тэр өдөржингөө сэтгэл санаа маш сайхан байдаг. 19 зэн одоо 20 дээр тогтчихоо дахин 20 гэж болоод байгаа шиг байна. 20 явах яцсан байх гэж шүү дээ. 21 22 23 гэдэг чинь 73 за фокус 24 25 хай 26 хай 27 28 29 за ингээ 30 гэдэг маань 80 гэсэн үг. Одоо өөрөөсөө 20% нь үлдсэн байна. 1 2 3 хай 4 за ичгэрээ. Тэр 5 нөгөө дасгалаа яг хийх ёстойгоо хэмжээндээ хийгээгүй тохиол тэр өдөржингөө хийцэн бол тэрхүү оронд хийчихгүй дээ гэж дандаа бодогддог аахгүй. Тийм болохоор яг энэ минутанда гүрийгээд хийчих юм бол дараа сэтгэл аяг гоё яадаг би хийцэн шүү гэж бодхоо. Тэгээ хийгээд эсвэл дараа нь бидний өөртөө итгэл маань хүртэл аягүй сайн нэмэгддэг. Маш өөдрөг аягүй гоё байдаг өөрийнхөө тухай бас нөгөө бодол маань аягүй гоё эргээр өөрчлөгдөж эхэлдэг. Би чинь чаддгийн дэжтэй гэдэг тийм бодолтой болж эхэлдэг. Тэгэхээр аягүй давуу талтай. Бид нар 80 байсан тийм ээ. Одоо ямар ч 90 болцсон тий. 91. За 92. Би толгой ийш харууллаа. Бүгд ийш харуулаад гэсэн чи хүзүүшил өгч. Нөрөө. За одоо 5. Энэ унтарчлаа за яачаар. За өстө хүчтэй 5 шүү.
4. Одоо дөнгөж эхэлж ивэл яах вэ? Ахаа 100 хийж болохоор байна. 6. Юу 6 вэ? За хэд вэ? 2 уу? 1. За сүүлчих шүү. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Good job. Чадчихлаа шүү дээ, тийм ээ. Сайн амсгаа аваад уус уухаар бол уус уугаараа. Өвдөгний энүүгээр бас өвдөж гин халууд өгж гин. Энүүгээр халууд өгөөг маргааш л мэдэгддэг. Нөгөө артлаар өвдөжсэн өнөөдөр шууд гайг болсон байгаа зү тий. Заримдаа нөгөө эхний өдөр маргааш нь хүндрэлдэг, хоёр дахь өдөр бүр айхтар хүндрэлдэг, гурав дахь өдөр гайг болчихсон байдаг аахгүй. За. Сайн байш шүү, мундаг байш шүү. Отхон цэцгээ сайн уу? За. Одоо цөмөрсдөө жижигхан гидснийхаа дасгалаар дуусгачих. Тэгэхээр өчигдөрийнхаа дасгалыг хэдүүлээ дахиад давтаа хийчээ. За шууд эхлэе. Гараа ингэж тавьж агаад ингэж байлуулж агаад. За тэнд мессеж итсэн байна. Огийн хамтдаа хийх гоё байла. Ярьж хийхээр бүр ачаалт ядарсан байх та. За. Яхаа тэгээд одоо дасч гин үү? За эхлээ гараа ингэж ардаа аваад нэг шалан дээр хөлөө тавьж болно. Хэцүү байвал амархан байвал шалан дээр энэ хөлөө бити тавиар хүндийг байлгаа. За 1 2 3 1 2 3 4 5 дүү чичээ 6 7 8 9 10 11 12 13 14 хигээрээ 22 23 хичээгээрээ 24 одоо хондоослоо 25 26 27 28 29 30 цаатаа 10 хүн байх уу. Тэгэл өнөөдрийн дасгал дуусаа. 1 2 3 4 5 6 5 чамбаа 7 8 9 10 Ай. Хүн. За, стого яллаа тийм ээ. За, маш мундаг байна манай хаа. За, стого мундаг байна. За, одоо тэгээд усаасаа аваараа идэвхтэй амралт хийгээрээ хөлөө шууд суугаад өдөржингөө ахын бол хөл маш их өндөр болдог. За, тэгэхээр хүс хийхүр маргааш 13 дахь өдөр маргааш тэрэлттэй аргашаа тэрэлтхийн бас нэлээд хүнд тасгал байгаа. Хөлс их асрах байх шүү. За маргааш уулзцгаая. Өдрөө сайхан өнгөрөөгөөрөө. Баяртай. Бай. Гой зүрхнүүд хараа зөндөө гоё юм. Ай.